Сайн ах өрхнүүдээ сайхан нааццаасан уу? Тэнгэр салхи хоёроо түүхээр дахин олсож байгаадаа үнэхээр баяртай байна. Би өгөн 7 хоногт нэг бичлэг оруулъя гэд зорилоо тавьсан байдаг байхгүй юу? Гэтэл амьдрал гэдэг нөхөр чи тэгж бодож гинөө гээл төмөн бартаа гаргаж ирээл нүрэн дээр салууч өгөөл явчих юм. Заримдаа бүр завтаагаар ирнэ явцсан хот тавьчих юм аа. За тэгээл чи ганц юм хийж л тэгээл өөрөөсөө гуйх юм. Дотор байдаг нөхрийн залхуу хэлэхөө битээ гоцоо би өнөөдөр амарч ин гээл дэх юм. Ингээл амьдралын бартаа доторх залхуун хоёртойгоо тэнцээрэтэл хороогийн цаг хугацаа миний л ордоор 2 их сартаар гүйгээд өнгөрч юм өө чаас. За кино руу гарцгаая. Сургуулийн амралт эхэлж Sky аав дээрээ иржээ. Өглөө эртлэн масаал хуцаа угааж гэр орнооч цэвэрлэж орлоо. Аав ер нь гэр орноо цэвэрлэв юм уу? Нэг найз охин олж өгдөг ч юм уу гэсэн л үлдсэн те. Харин нөгөө талбай ажиллаараа хайлт мэлт үзэгдсэн болоод паюугийн төрөд ирнэ. Хар өглөө юу хийж аваа гэсэн чинь муу найзаагаа санаад юм гинэ. Тэгсэн чинь одоо намайг харсан бол яв. Би хайрцтайгаа баймаар байна гэж авсан. Ядаж айганы амсар зовлох чааж гисэн чинь ийшээ ирч чадсан юм байна. Өөрөө ус хийгээд ууж чадхал хэлгүүдээ гинэ. Амар нээз үгүй юу. Гэтэ манай пая ирсэн зорилго найзаагаа сансандааж биш л ам л да. Анх Рейн Скайын хамтаар уралдаанд очдог өдөр байна да. Рейнийг дотогшоо орсны дараа Скайч бас араас нь орсон юм байна. Мөн л хамгаалагчид түүнээсээ жилэн араас нь дагаж эхлэхэд пая түүнийг миний залуу гэж хэлээд авчжээ. Эндээс баригдaltaгүй гарна гэдэг их хэцүү. Одоо яах вэ гэсэнд манай онж хүсснээ ав гэснээр энэ хоёр маань тохиролцоонд хүрч пая Скайг тэндээс аюулгүй гаргажээ. Пай хариуд нь юу асан бэ гэж юу? Мэдээж Sky-г л авна штэ. Найзууд гэхээрээ л ийм адилхан байд юм уу хаашаа? Яаж хийж байгаа л тус болсныхаа хариу биеэр нь төлөвлөж гээл үзэх юм да. Пай тэгээд Рейнээс дугаарыг нь асуунаа. Найзыг чинь би талбайгаас гаргаж өгсөн байхгүй юу? Тэгсэн чинь юмаа надад үлдээчихжээ. Тэрийг нь өгөх гээл гэж худлаалчлаа. Манай онж нь бас өөр хөнгөрийгээл юу л дээсэн. Надаа өгчих би өгчих гэсэн чинь дугаарыг нь өгөхгүй бол яахгүй гэснээр Рейн маань найз ахаа дугаарыг хайртайгаа хойлохноо өнгөрөх мөчөөр салсан байт юм аа. Пайг залах гад Sky ерөөсөө утсаа авсангүй. Манай Пай байнга л Sky-ийн талаар уднаа. Өөр залуутай байсан ч ажил дээрээч мотогоо унаж явахтай хүртэл түүний бодонд төхөө. Зуны амралт дуусаад шинэ хичээлийн жил эхэлвэ. Пай түүн рүү залах гад энэ удаа Sky маань ашгүй утсаа авч тарна. Хинбэ гэсэн чинь өөдөөс нь хинбэ ич шиг. Тэгснэ миний халуухан залуу мөн үү? Өөрийгөө бэлтгэж байгаарэ. Удахгүй чамайг ургалнаа. Чиний халуухан салхины бурхан байна энэ. Манай онч диний гарвэ гээл уцаа тасалж байгаа юм чинь. Тэгснэ салхины арай тэрэн бахта боломжгүй л дээ л гэж боддог. 2 дугаар курсад ороод том байхыг болсон хэд маань 1-р курсийнхнээ өгтөж авах арга хэмжээ зохион байгуулнаа. Уламжлал ясаар дахианы бүжиглэн өгтөж авдсан байх уу? Энүүгээр бүр саваадаг тхүү. Арга хэмжээ дуусаж Sky бүгдийг нь өдөж өгөө зогсож яасан. Пай ирсэн байдий. Манай он бултаал явчих санаатай байсан чинь Рейн гэж зайлаг хөөй бэжээ. Өнийг таньж байгаа азтай танилцуулъя барь гээл унлаа. Пай маань паюуд дамжуулж өгөх юм байна гэж Рейн тудлаа хэлээд сургууль дээр нь ирсэн юм байна л да. Паюуд юу дамжуулж өгөх юм гээд асуусан чинь Кармана хож кофений баримт гаргаж ирсэн ээ. Их чухал шүү гээл Рейний гарт татгуулж ин дээр. Sky маань харах гасанд Рейнж хүргээд өгье гэлээ. Тэгсэн чинь Пай Sky руу төхөж ирсэн ээ. Рейн бид хоёрын тухай мэдгүй үстэй гэж шивнснээр манай онж бошоо төрхөн Паяр хөргүүлгээр болсон байт юм аа. Татвар хайранд нь хөргөж өгöd пастагаар оруулахгүй. Яаж ээж байгаа л найрах тул бэлтгэлтэй байгаарай л гэсэруултэн. Маргааш нь хөрхийн манай Рейн дугаарыг нь дур зоргоороо өгсөн нүгэлт хэрэгэн амжилан Sky-ийн өмнө өдөржин өвдөглөн суусан юм да. Манай хүн хичээлээ тараад татвар хайрандаа ирсэн чинь байрны багш янаа хөөй байж байгаарэ гээл цэцэг авчирч өглөө. Мэдээж манай файл өгсөн байхгүй юу? Наран цэцэг харах бүртээ салхи тэнгэрийг байн харж авдгийг санаж агаараа энтрэгчнэ. Маргааш өглөө Sky юм ичих санаатай гараад ирсэн чинь Пай ирсэн л байгаа байхгүй юу? Яах гэж ирсэ? Цэцгээ буцааж авах чагаа бол хайцсан заа юу гэсэн чинь байрны багш аныг ширээн дээр ээж идэг те. Тэгсэн манай Пай хэрвээ цэцэг хилтэй байсан бол чамд гомцсон гээл уйлсан байгаа л эдийн нэг хөрхөн. Ингээд манай хоёр хамт юм идэхэр болоо. Пай ширтээдээсэнд надад хараад байх онц юм байхгүй гэсэн чинь юу ярьж байгаа хөөхнөд үзэсгэлэндээ хамар болцохор хацаар шөөслөг орол гээл хүүхдийн маань хичээгээд хайсан. Дурлал гэдэг чинь угаасаа сохрол тав. Sky-ийн арзайсан ус, найр өмөлснүүд, илэгцэн бодоол, флаш нь хүртэл Пайд хамгийн хөргөн харагдаж байгаа юм гинэ. Та нартаас хэн нэгний арзайсан ус, илэгцэн бодоол таалагдаад эхлэвэл тэгээл дурлал штэ хүүхдүүдээ. Даанч манай Sky ястаа яасан ч нөрөхгүй гэсэн байдیں۔ Sky хичээлээ тараад байрандаа ирэхэд хаалганыхаа нүдэнд идэх юм үлдээсэн байдаг. Түүнийг нь хараад би хизээж хиндэж дорлохгүй гэж хэлэхэд түүний хар бараан дурсамжийнх нь хэсэг хайлт орж ирнэ. Маргааш өглөө нь Sky хичээлдээ авахар гарч ирэхэд Пай бас л ирчихсэн байхан дээр 7 хоног томилтоор оролоод явахаасаа өмнө уулзах гээд ирсэн байгаа хгүй юу. Тэгээд өөрийн 5 цагаас хойш орж ирлэн байж авсан амтангаа өгнө. Даанч манай хүнгийн дэж хэрэггүй гэсээр л харин манай Пай намайг байхгүй хэд хоног өөрийгөө сайн бодоорой. Хоолой цагтаа идэж өвдгөл юм уугаарай.
бас намайг жоохон санаарай гэсээр яваад өгдөг. Ойртой Скай маань сургууль дээрээ нэлээд ачаалттай. Гэрийн даалгавар бас оюутны зөвлөлийн ажил гээл нойргүй өгөөдөөсөн. Тэгсэн халуурч гасан цонхор царайтай ангидаа орж ирнэ. Найзууд нь ч түн санаа зовход зүгээрээ гэж агаал ухаалтаа дэмжигдэг. Нөгөө талд Пай томлолтоосоо ирээ шууд Скай руу залах гээд Рейн утсыг нь аваад өвцөн гэдгийг нэлнэ. Манай он ч яран дотор ирнэ ирэхэд Рейн түүнийг тусаж аван нөхцөл байдлыг тайлбарлан ажилдаа болохоор үлдэж чадахгүйгаа хэлэхэд манай он ч хариуцсан илтгэрлдэг. Зүгээр л ордерны хамтрагчид байхыг хүссэн гинэ. Хэрвээ тийм байсан бол би чамд инглийг санаа зовон сууж ань гэж юу хэмээн хэлээд шүнжин Скайыг асарч унсан байдیں۔ Маргааш нь Скайын бие дээрсэн ч манай он өшөө амар гэсээр өргөжлүүлэн асарсаар л харин Скай аашгүйцэн хэрнээ л асруулаастай заяа. Скай маань шүн олон хар дардаг байхгүй юу? Энэ шүнж бас л хар дарсаас ирэхэд Пай гарнаас нь чанга хатгachсан суугаар унтжиж бодолгүй Пайг сэрхэд худлаа унтсан дүрсгснээ босох гихт нь явуулахгүй тас зураал явуулахгүй гээл хэлдэв. Өглөө нь алхад Скай би итгэчихсэн. Одоо чи явж олно гэхэд чиний хэлж ясаа өгнүүдээс хамгийн гомдоор нь наадах чинь айлаа гээл гомдчихноо. Би хэдий гаднаа ийм харагдагч сэтгэл зүрх маань их хэмзэггүй юм шүү гинэ. Скай харин тэгээд юу хүсэж байгаа гэсэн чи өөрөө миний юу хүсэж байгааг мэдэж байгаа штэ гэдэг. Тэгэхээр шууд л би чамдаа дахиж унтаж чадахгүй гэж хэлчихнэ. Чи миний юу хүсдгийг мэддгүй мэй. Яг анх бол унтахыг хүссэн маань үнэ. Одоо логтор зүгээр л миний дугаарыг блоклохгүй хаяа хариу өгч яхад л тэр нь надад хангалттай гэж хэлдэг. Пай гарч явснаа буцаж хаалган голгон нэрээ хөрөгчин таалаагаа шүү. Дээрээ гэж хэлэхэд Скай жижигэн алхаж очсноо хазар дээр нь үнсээд баярлаа гэж хэлээд ичээ шууд хаалгаа гажин. Пай маань Скайыг болзоон дөрнө. Өмнө нөгөө нэг Пайорын энэ гурийн ордог газар авчирсан байхгүй юу? Тэгсэн чинь Пай ах намайг аль үжээнд авчирсан штэ гэсэн. Ааш би ястаа дараагийн удаа алдахгүй дээ л гэж амжина. Манай хоёрыг хоолоо сууж ясан нэг эмэгтэй ирээд минь бинтээ. Түүнийг ясны дараа Скай маань ястай хөрх эмэгтэй нь яг чам тохирохоор гэсэнд үгүй шүү тэр чинь миний найз гээд буруу ойлголтыг бол дорн залруулж амжина. Тэгээл Пай маань өргөжлөлөөл би чамтай өнгөрүүлсэн шөнөөс хойш ястай хинтэй ч гээл бүлт усрах гэсэн Скай би тэнийг биш шүү гэж авсан. Тэгээ ахавдээ ганц удаа л үгүй хоёрхан удаа л за үннийг хэлье 3 жилөө 4 жилөө гэж авсан ээч авас. Гэтэл манай он чинь сүүлийн 2 сар ястай хинтэй ч уулзаагүй гэснээр Скай маань дотроо хөөрхөн баярлаад байгаамаа. Манай байрны багш ана ховж ийг бол бацхайг үзүүлдэг гарахгүй юу? Манай эрийн тухай тэр хоёр яг жаан гизэн угаасаа тодорхой гээл ярьж гарч исэн. Ороод ирдэм аазтэй. Тэгээд Скай маань багш анаа тандаа би өвдсөн болохоор л тэр асарсан. Тэгээл болоо гэж хэлээл яхад харалтаа бүр жаан гизэн л агаадстэй гэсээр үлдэж амжин. Бүр болоогүй заяа. Жаан гисэн л ах хэвээр. Бараг өвдтөлн жаан гисэн юм шүү жиж ашиг. Анаа бол цусгаалах юм ээ нөө. Өрөөндөө орж ирээд Скай маань хичээлээ хийгээс очихнаа. Пай хамт байхын тулд чимээгүй хүн хүлээгээл сон. Оройч бол сая нэг юм хичээлээ иш тасгаад Пай хоол авчирсан л байгаа хгүй юу. Тэгээд яг унсах гэж яснаа чамайг бэлэн болтол хүлээнэ гэж хэлээд байлчихдаг. Уг нь манай хүн нүд мүдэ анаад бэлнэвтрэл байсан юм л та. Унтцгаах болсон чинь Пайг маань шалан дээр л унтаалаа штэ. Өглөөс ирэхэд орон дээр байж ивдаа гэж анхааруулхад зөндөө сэтгэл гаргасан ч эцэст нь шалан дээр л унтдсан байх гэж үгэлсээр манай хоёр унтцгаасан байт юм аа. Пай маань ажиллаа тараа шууд Скайын байранд хүрээд ирнэ. Багш анаад ахуул өгнөө. Угаасаа байнга өгдөг байхгүй юу? Анаа түүнээс та хоёр ямар харилцаатай мэ гэж асуухад манай хүн бид хоёр өрхтэй маа. Гэхдээ Скай нууцлахыг хүсдэг болохоор та хиндэж битээлээрээ заа гэж хэлэхэд анаач миний ам яста цоочтой автар шүү дээ лээдийн. Тэгсэн Пайг явбуугүй юу? Байрны групп чатан дээр манайхаа 20К-гийн хов байна. Тэд үерхдэг гэж штэ гэж шууд чиж амчин. Гэхдээ манай Пай ихчэд хахуул өгснэх Скайын өрөөний илүү төлхөрийг олж авсан байт юм аа. Пай гэрсэн чинь манай хүн шаал нойрмог хаалга тавьж өгнө. Шүнжин хичээлээ хийгээд өглөө нь шууд хичээлд яваад тэгээд унтаж чадаагүй гинэ. Юм хэдүүлээд хувцсыг нь сольж өгөөл оронд нь оруултیں۔ Тэгээд гараад ирлүүлээ ширтэж яснаа үнсээл дахиж төвчгүй нэ гээл тэгсэн даанч Пай маань төсөөлөл айхан дээрээ. Яа удаан байвалч би болохгүй юм байна да гэсээр манай хүн гэртээ хайрдаг. Дөнгөж гэртээ ирээд ээжсэн Скай залхаад яаралтай хүрээд ирээчгээ дууддیں۔ Манай хүн чинь санаан зовоол яарал ирж байгаа юм чинь. Яагаад хэлсэ? Зүгээр үгүй л эргүүлж хариулж гарсан. Би уйлаагүй штэ гэж ассан. Битаалтаа хийхдээ тослуулахаар дууджээ. Санаа зовоогоод гэж жоохон өгүүлсэн ч тонтогноол хийж гарсан. Скай түүнийг үнсэж нэх хөрхөн идүүтэй царай гархан гарнаас нь натгаад уучлаарэ. Битгий уурлал та тэхүү гэж харагданаа. Өглөө нь хичээлд нь хүргэж өгнө. Скай маань гимсээр лээдээ. Тэгсэн чи манай хүн
Би ууралгаа болчихсон. Харин ч тусламж хэрэгтэй үедээ намайг дуудсан баярлаа. Тэгээд ч гоё шагнал авчихсан юм чинь гэж хэлэхэд шүнжин тусалчаад ганцхан унсалтай шагналтай яасан хямдхан шагнал вэ гэж хэлнэ. Тэгсэн манай хүн чинь хүн бүрийн хувьд өөр байж болох ч чи бол миний хувьд хамгийн үнэтэй шагнал гэж хэлдэг. Паяг явах гэтэл төр хүлээж гэснээр сургуулийнхаа өмнө үнссэн байт юм аа. Ангидаа орж ирээд үнсэлтэй бодоол урал амаа илээл жаргалтай гिचэн сууж ясан манай Рейн ирснэ. Пая ах байгаагүй бол даалгавраа хийж амжихгүй байлаа шүү. Би ч ястай сайн найзлаатай маа. Царайлаг, ухаантай, чадварлаг гээл ярьж гарва. Өөр хэмээн төрөнөөс хойш агаартай л ярьсан юм шиг байна. Манай Скай энд Паян тухай бодоод Рейнийг бүр тоосонгүй. Рейн гандан бурахгүй ойртож агаал манай Пая ах царайлаг гээл хэлсэн. Тэр ганцаараа царайлаг ухаалаг биш гэж бас. За хиний Пая ах мөн үгээ шууд баригцсан. Манай хүн Скайын давхаад ирлээ. Таслуулах юм байна уу? Зүсэн хэрчэн хайжлан наана гээл томорч гарсанд жаахан чимээг байж гинэ. Тэгсэн чинь чиний ороолол миний амийг хааж аднаа энэ төр. Юу ч хийж чадах юм бидтэй гэсэн чинь чиний төлөө л юу ч хийхэд билэн гээл аваад хэллаа. Скай бүр амар баяртай инээж агаал нойлоо цэвэрлүүлчихвэл яах вэ? Өшөө болоогүй гэрээ цэвэрлүүлээл юмаа угаалгаад бүр алсан. Оройчолч Скай түүнээс та хизээ надаас залхах болоо гэж асуухад сайхан хариулт уу шудрах хариулт уу гэж зөрүүл асуудаг. Би хизээ сайхан үг сонсохыг хүсдэг байлаа гэхэд үнэндээ би өөрөө ч хизээ гэдгийг мэдэхгүй байна гэж хэлдэг. Скай харин гэхдээ л нэг өдөр та надаас залхах байгаа гэж хэлэхэд би үргэлж чиний хажууд байна гэж хэлээд үнийг тэрвэрдэгэ. Тэгсэн Скай за би бууж өглөө гэснээр шууд Паян дээр гараад дээгүүрхээ тайлчлаа. Манай он чинь хөөж хүлээгээрээ би чамтай жан гэх гэж энэ бүхнийг хийгээгүй штэ. Үгүй яхаа хүсчил байна л та. Гэхдээ гол зорилго маань биш байхгүй юу? Гэхдээ чамайг амтлуул гоё л ахал та. Үгүй би ямар навшаа яриад байна. Ямар ч тач миний чамаас сэтгэл зөвхөн жан гэх биш шүү гэж сандарч харсан. Скай түүнийг үнснэ. Амаа татаа зүгээр намайг амтлаа гэж авсан. Гэхдээ манай Скай надаас хурдан уйдараа гэж гаднаа хэлж байсан ч битгий надаас уйдаач гэж дотроо хэлж байсан. Хүүхдийн маань хичээлэнд харахад па ирж авнаа. Манай энэ Рейн бүр юу ч ойлгохгүй хацарч үлдэж ин тэр. Тэднийг явсны дараа Сигээс юу болоод байгааг асуухад ангаараа чамайг мангар гэдэгт маргаах юм алга гэж авсан. Яах нүдэ хүүхдийн маань тэгжээж паю далуулах нь дээ тий. Манай хоёр гадуур болцдог ахгүй юу? Тэгээд Скайыг хөргөж өгөх замаараа найзынхаа төрсөн өдрөөр хальт дараад бэлгийг нөхрөлдیں۔ Паяг орж иртэл нэг дэлжсэн юм хурж ирснэ. Дэлжгнаа л ундий. Скай машинд нь хүлээгээл сууж яснаа 0 орох гэж төтгшөө ортол Пай нөгөө дэлжсэн юмтай ихэд татналтай харагданаа. Тэгээл гомдаал машиндаа буцаж суугаал зөндөөл байлна. Паяг гарч ирэхэд унтаж байгаа юм шиг царайлал өнгөрдөг. Энэ өдрөөс хойш Скай маань зайгаа барьж эхэлнэ. Ажилтай, завгүй, хичээлтэй гээл байран дээр нэрсэн ч байхгүй. Сүүлдээ уцааж хавуулна. Пай өөр дугаараас залах гад Скай нэг юм уцаа авдیں۔ Даанч би чамаас аль хэдийн залхчихсан. Битгий наттай зуурал гэх үгийг хэлчихнэ. Гэсэн ч Пай бууж өгөхгүй шийдэг. Скай хэсэг Сигэнд байж агаад дотор хариндаа ирээд дэвтрээ хайж эхлэхэд энийг хайгаа юу гэсээр Пай бараа сууж ядаг. Энэ дэвтэрт Скайын хиндэж хэлээгүй үнэн сэтгэл нуугдан байсан юм. Пай нэгээр нь уншиж эхлэхэд битгий өргөжлүүлээч гэж Скай гойно. Ядарсан байсан ч тэр над дээр хүрээд ирдэг. Өргөж намайг жаргалтай болгодог. Яаж Паяг болцоонд өрөх шалтгаан болох вэ? Тэр өргөлж миний дуртай хоолыг авч өгдөг. Би ч гэсэн түүний дуртай хоолыг авч өгмөр юм. Яаж түүнийг илүү жаргалтай болгох вэ? Энэ бол түүний жинхэнэ сэтгэл байсан юм. Өөр хүн хайхгүй байж болох уу? Би чиний цорын ганц хүн байж болох уу? Би сонирхолгүй, хөөрхөн биш, хөөрдөн биш байж ч магадгүй. Гэтэ надаас битгий уйдаач, зөвхөн намайг л халамжлаач, зөвхөн надад л хоол авч өгөөч гэж хэлсэн мэв. Тасралтгүй байлах Скайг харагдан би чам зүгээр ч нэг сайн биш. Би чамд маш их хайртай гэж Пай хэлдэг. Скайч түнд хайртайгаа хэлнэ. Олон жил айдас донд амьдарсан ч анх удаа хин нэгэнд дахин өөрийгөө даатгсан мөчн энэс юм. Манай Скай одоогийн шиг чимээгүй, өндөй хүн байгаагүй л те. Ганцаараа Бангкок төрж сурах шийдвэрийг гарган тэнд ирээд шинэ найзуудтай олж бас анхны хайртайгаа ч учирсан. Эхэндээ бүх зүйл сайхан байсан. Тэр инээлгдэг, халамжилдаг, өөрийг нь онцгой мэтэл мэдрүүлдэг байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам бүх зүйлс буруудаж эхлэн эцэсөөлдөө хайр нь хүчирхийлэл болгон ирдэг. Экс нь энэ бүх баялаар үлдлээ. Чи надад хайртай гэсэн мэдтэй гих ганцхан өгүүлбэрээр хаадаг болов. Скайын биеинд ирэх хөхрөөл тамхины сойров нэмэгцээр л нэг орой Экс нь түүнийг дуудахад юу ч бодлого айтсан Скайын амьдралыг оронгоор нэрвүүлжээ. Найзууд нь түүнийг ээжлэн хүчирхийлж эхлэхэд өөрийг нь хамгаална гэж итгэдэг байсан эрэл хүнээсээ тусламж байна. Харин тэр Эксийг нь хэлсэн юу яасан гэж чи ядаргаатай уйтгаартай бас би чамаас хэдийнэ залхачихсан гэх үгсэв. Эмчээл энэ өдөр Скай хүнийг хайрлах сэтгэлээ, үнд итгэх итгэлээ, мөн өөрийгөө хайрлах хайраач хамттан алдсан юм. Манай хоёр өргөдөг болсон гэдгээ Рейнд хэлвэ. Энэ маань бүр итгэхгүй. Үнэн юм уу? Тэр чамайг сүртүүлсэн үү? Гарыг чинь өөрийнхөө гартаа цавдсан юм шийдтэй. Би салгаад өгөхөө гэж ашиг.
Тэгээд Скайтай уг нь хичээл номны талаар ярих гээд байгаа байхгүй юу? Пай дундуур нь шаал өөр юмны тухай давхар яриад байсан. Байж да би эхлээд найзтайгаа ярьчидэх үү? Пай баха энэ найзаа харал та. Зэрэг юм яриад ахыг гэсэн мангархан мэндэ. Чи л ойлгохгүй байгаа байхгүй юу да гэж авсан. Манай хүний мангарыг цөм хүлээн зөвшөөрсөн байдаг тий. Скай анх удаа Паийн уралдаан дээр өөрөө очихоор шийджээ. Пай түүнийг ирснийг хараад бөөн баяр. Арай хийж уралдаан руу нь явуулж байгаа юм чинь. Скай утсаа Рейний машин үлдээснээс санаад авахаар явж байхдаа хар талсан зүгднийх нь эзэн X тэгээд таарчдیں۔ Манай хүнийг дээрээс нь доош гүйлгэж харснаа бодсноос мань хавгүй дээр харагдчихээн шүү. Энд дээр харин нөгөө талд Пай дараагийн гарандаа бэлдэж байтал X-ийн найз гэж зэвүүн юм ирснэ. Паяас ойрхон байдаг байрны төлхөөрийг асуунаа. Пай уралдаад оройтохоор очиж амардаг байр ахгүй юу? Нэг охинтой орох гэсэн юм аа удахгүй энэ төр гээл салахгүй харна. За гээл өвчтیں۔ Нөгөө талд Скайийн X түүнийг үдсөөр л Пайтай үергээд их цантай болчихжээ. Тэр чам чин сэтгэлээсээ хайртай гэж бодоод байгаа юм уу? Чам шиг уйдгартай амтнд сайн хандхан байхгүй штий. Миний юу заасныг мартсан юм уу гээл буцаж өгнө. X-ээс нэг юм салаад цонхийсэн юм явж агаад Рэндээ таараа түр амармаар байна гэж хэлэхэд Пайн байрлал хүргэж өгнө. Ингээд Скайг орж ирэхэд нөгөө мө X чинь найзуудын хамтаар хүлээн зогсож байгаа нэрээ. Пай Скай хоёрыг найзаагаа төрсөн өдрийн үржлэг дээр хамт ирж байгааг нь хараад энэ төлөвлөгөөг зохиосон байгаа байхгүй юу мө тэрэнгүүд чинь. Тэгээ Скайг маань дааж аваад хуцас унрыг нь уурж тастаж Пай чамайг бидэнд бэлгэлсэн. Тэгээгүй бол бид яаж энэ өрөөнд орж ирсэн байх вэ энтергээл худлаа буцаж хардیں۔ Скай маань арай хийж дахин нөхөж усгасан итгэл ийхүү нуурч эхэлвэ. Пай уралдаанаа дуусгаад Скайг хайж эхлэн Пайгаас асуухад би энэ тааруухан байсан болохоор Рейн түүнийг гэрт нь хөрөөж өгснийг хэлдэг. Явж хайраагаа асрадаа гिचгсэн явж байхдаа Рейнтэй таарнаа. Тэгээд Рейн Скайг дотор эрэнд нь хөрөөж өгсөн бол буцаад ийм хурдан ирнэ гэж байхгүй дээ гэж бодсноо. Хаашаа хөргөж өгснийг нь асуудал та өөрөө миний ойрхон байдаг байр нь хөрөөж өгөрэй гэсэн мэдтэй гэдэм. Би уралдаж яж хизээдээ чамд тэгж хэлэх үү гэсэн чинь Рэнд нэг хүн ирээд Пайн нэрийг барьж Скайг тэнд хөргөж өгөрэй гэд хэлсэн байна л да. Манай хэдэж бүгдээ гадарлаа тийшээ ярцгаанаа. Хаалгагийн нүдээ дотгошоо хортол нөгөө мо X чинь танай найз залуул ихэлсэн. Намайг уруу татсан гэж буцдیں۔ Хорон дээр хөдөлгөөнгөө шахам ихтэй Скайг хараад босоод натаар над руу хараач ихэд сая нэгэн Скайгийн ухаан санаа төвлөрч би зөвхөн таних байж болохгүй гэж юу? Намайг өөр хүнд өгөхгүй яж болохгүй мó гэж асуудаг. Скай урдын адилаар болж буй зүйлсэн бурууг өөрөөсөө хайн Паийг өөрийг нь энэ хүмүүст өгсөн гэдэгт итгэсэн байсан юм. Чи өөр хинтээж байх шаардлагагүй. Зөвхөн наттай л хахад болно гэж хэлээд Рэнд түүнийг даатхан балиар тэрэнгүүдтэй тооцооддаг. Стил би буруугүй тэрэл намайг уруу татсан гэж гоншгоноостой. Пайн уур дээд зэгтээ тулж хөх шахтлан зодох үед Пай түүнийг зогсоодог. Ингээд Пай Скай дээр хурж ирээд хэцүү байвал уйлж олно. Нэлэмсээ чинь арчаахан энд байна гэж хэлэхэд Скай уйлж чадсангүй. Уйлаад юу ч өөрчлөгдөөдгийг X-ээс ойлгож авсан мэлээ. Харин Пай уйлж эхлэхэд Скай гахна. Чи уйлж чадахгүй бол би чиний өмнөөс уйлъя. Чи завбал би хамт завъя. Чи өвдвөл би ч бас өвдъя. Дахиж чамд хизээж юм зүйл тохиолдохгүй. Чамайг би хиндэж өгөхгүй. Би чамд хайртай Скай гэж хэлдэг. Энэ үгийг сонсон Скай сайн нэг юм намайг битгий орхиож, намайг өөр хүнд битгий өгөөж, намайг хайрлаж Паяха гэж хэлэн уйлдаг. Тэр шөнө Скай өнгөрсөн дасан бүх зүйлийн тухай Пайд ярьж өгнө. Өөрийгөө бохирдсан, эвдэрсэн хүн мэдэрч тэр өдрөөс хойш өдөржин л нэг зүйлийг ширтэн содог болсноо ярина. Тэгээд би таныг үнэхээр хайрлах хэрэгтэй болов уу хэмээн асууна. Пай харин уучлаарай. Би чамтай арай эрт очих хэрэгтэй байсан юм. Ингэж өвтөхгүй, ойлгохгүй байсан гэж хэлэхэд Скай харин гэхдээ л бид эцэст нь уулзсан шүү дээ гэж хэлдэг. Өнгөрснийг өөрчилж чадахгүй ч өнөөдрийг өөрчилж болдог лээ. Скай маань дахин амьдарч эхлэхэд нэг жүжигчний хэлсэн өгтөнд их тус болж л дээ. Хэрвээ би өөрийгөө хайрлахгүй бол намайг хайрладаг хүмүүс ямар их шаналх болоо гэдэг үг. Ингэжэл нэг хүний хийсэн зүйлээс олж бүх амьдралаа сэврүүлэх эрх надад байхгүй. Хэрвээ тэгвэл намайг хайрладаг аав минь яах вэ хэмээн өршлүүлэн амьдарсаар ирсэн байдаг. Кино маань нэг сарын дараах үйл явдлыг харуулхад Скай кофе барьсаар Пайн өрөөнд орж ирэн гэр бүлийнхэн зурагнаас нэг хүнийг хараад ихэд гайхнаа. Түүнд урам зориг өгсөн эрэл үгийг хэлсэн жүжигчин Пайн аав ах байдаг. Скай маань түүндээ уулзалж өгөөч гэж гуйхад чадахгүй аав ах байсан ч би хартнаа гэж авсан. Нэрээ Пайн гэр бүлийнхэн манай Скайд бүр өвтөгдөхөө салхийг намхруулсан тэнгэр гээл. За ингээд тэнгэр салхи хоёрын маань төв ийхүү өндөрлөж байна. Салхи өргөлж тэнгэрийг тэрсээр л ах болно. Кино маань нэг спешиал ангитай байхгүй юу? Та хэд маань өөртөө үзчих юм уу? Айгуу залхуу тий. Хитрхи сайхан найз залуутай хүмүүсийн зовлон дуусахгүй штэ. Хартан харамлан хэцүү. Тэгээд Рейн Скай хоёр маань энэ хоёроор яад ингэж томроод хоёулахнаа гоё алилд яв юм авъя. Тэр хоёрыг мартыг ээл шийддэг байхгүй юу? Учиргүй нууц юм гэснээ хаашаа явах гэж байгаа, хаана байрлахаа, бүр буудлын өрөөнийхөө номероо хүртэл ангийнхаа групп чатанд бичсэн байдаг тий. Тэгснээ Пай хоёрт бити хэлээрээ гэж ах шиг хэлээрээ гээл бичсэн юм шүү. Манай Сиг харин нөгөө хоёрт нь хэлчихдээ.
Тэгэл найз залуучуудын ардаас очин найрч аваад дууссан байт юм аа. Яг үзвэл үнэн хөвчлөлтэй заа юу. Өөртөө бүтнээр нь үзэрээ. За тэгээ зөндөө хүлээдэг хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяр. Лайк саб мартаа.